Хай. Үс мэс дэлбэрсэн байгаа ч тийм нээр. Үсээ засуулаагүй 2 сар болж байна. Тэгээд яг одоо гэрээсээ гараад үсээ засуулах чинь. Гэхдээ энэ удаа зүгээр үсээ засуулахгүй. Энэ удаа үсээ засуулчаад дээрэс нь будуулах гэж байгаа. Өөр ингээ үстэй болно гэсэн үг. Яа би будуулахаас айгаад байна. Айжгаа ч гэсэн би будуулахаар шийдсэн байгаа. Эсвэл дахиад урахчих болохоор бас тухайн үедээ л тийм хэрвээ бүтлгүүтчих юм бол тухайн үедээ л муухай санагдуулахаас тэгээд болохгүй бол хусуул чинь. Энэ үс надад зогсон ч бай зохиогүй ч байна. Хүмүүс намайг муугар хэлхийг би мэдж байгаа. Гэхдээ хэрвээ бүтлгүүтсэн бол сайн даална гэвэл би гусуулаад тэгээд дахиад хар ус урах чинь ямар ч ялгаа байхгүй. Хэрвээ будуулаад дажгүй үйл тэгэл бас тэр чи эзэний цаг дуусаал тэгэл байхгүй болчихно. Тийм болохоор өнөөдрийн бичлэг дээр би явж үсээ будуулах бол нэрээ та нар натаа ханд байх хүсвэл энэ бичлэгийг дуустал нь үзэхэд болно доо. Ингээд юуны төрөнд гэрээсээ гарцгаа. Тэгэхэд гадуур хувцас өмсчод гарна. Тэгээд гадуур хувцас өмсцгөө За би ганцаараа явахгүй байгаа. Манай найз надтай хамт явна. Хэрвээ бүтлгүүтчих юм бол намайг харж шоолж иннэх анхны хүний хоёр дахь нь биш анхны хоёр хүний хоёр дахь нь болно. Анхны хүн нь болохоор миний үсийг бодож өгч байгаа манай ах байгаа. Манай хамаатных үсэж ин л дээ. Тэгээд би 9-р ангиас хойш өнгөө засуулж байгаа. Өнөөдөр анх удаага үсэндээ бодог хүрэх гэж байна. Өмнө үсэндээ ерөөсөө юу ч хүргэж байгаагүй нэг 9-ийн тос хүргэж ийсэн. За тэр явах байх нэг шинэ жилээр. За тэр ч явах. Love you. Nothing's gonna change my love for you. Дээрээс нь бас шууд ингээд энэ дээрээсээ бодуулчихгүй шүү дээ. Асууж хөрхэн засуулна. Стилтэй. Тэгээд надаа нэг нүдний хар шил авсан байгаа. Тэгэхээр гаднаасаа жоохон цагаан харагддаг. Тэгээд үс маань жоохон цагаан дуулчих юм чинь. Тэгээд тэрийгээ зүгээд зөвүүн харагдана. Тэгээд тэрийгээ зүүж байгаа нэг ингэж байгаа нэг бишээ гар мараар ингэж байгаа нэг зөвүүн зураг авахулж Facebook дээр хийж магадгүй. Яачва. Би батаа чад. Хурдлаач хурдл. Ирж байна. Зээл. Тэр одоо үсчин дээр ярьсан байна. Тэгээд одоо ер нь орцсон байгаа л да. Тэгээд эргэж гарч ирээд юм биш л хийж байна. Битээр одоо хүлээгээд битээр хийжтэй. Ер нь бол би тэгээд хүлээгээд байж байна. Одоо эргэж ороод нэг хүн асуулаад дуусан гоо тэгээд ажиллагаагаа эхэлнэ. Тэгээд би ч зүгээр сууж юм л да. Манай ах л миний үсийг өнгийн өөрчлөх гэж байгаа. Тэгэл тиймэрхүү л энэ да. Зээл. Зөв ч гэсэн энүүгээр үснийхээ өнгөг өөрчлөн энүүгээр боддог юм уу юу юм итгэхгүй энүүгээр. Дотор нь болохоор ийм халбаг малбагтай. Одоо суухаараа бичлэгээ өргөжлүүлнэ. Одоо болохоор зүгээр хүлээж байна. Тэгээд дууссан. Тэгээд анх удаа усныхаа өнгөг өөрчлөх чинь одоо баярлах нь жоохон сандарч байна. Шалгалтанд орох юм шиг байна. Одоо усаа засуулсан байна. Одоо бодно. Усаа засуулаад хөөрхөн болсон. Ер нь бол ийм усаа засуулдаг байсан л та. Одоо бодоолж яхад нь яадгийг мэдэхгүй байна. Одоо бодчих. Тэрээс нь дайчгүй байх. Ана богоос юу Нач яг болчих шүү. Үсээ буулгахаар ер нь өвддөм байна. Миний толгой амар хорсож байна. Тэгээд яг өгөх гээд байгаа юм санагдаж байна. Одоо бол зүгээр жоохон харамсах маягтай л энэ үгийг хэлж байна. Эхнийхээ ингээд дуусгацсан чинь миний үс ингээд шар болчихлоо. Супер Сaiyan Goku.
Тэгээ одоо 2 3 удаа дахиад тэгнэ. Тэгээ бүр амар өвдөлтийг илэрсний дараа тисч байгаа. Тэгээд гоё өвдөлтөй болох байхаа. За одоо болохоор Goku-гийн Super Saiyan-ээс өөрчлөгдөд K-pop болчих болсон. My name is Amber and I'm from FX. Hi guys. Тэгээ цагаан дуу шараа. Тэгээд иймэрхүү өстэй болсныг үзсэн баярлалаа. Гэтэ энэ бичлэг жоохон үргэлжлэх баха. Энэ дүрээ дуусахгүй. Би одоо гэртээ хараад тэгээ маргааш өглөө угааж муугаах ч юм уу ямар ч хэсэг үргэлжлэн. Энэ удаагийн биш яг энэ хийсэн хэсэг нь ингээд дуслаа. Баяртай. Өчигдөр хав хаар үстэй байсан бол өнөөдөр саарл үстэй болчлоо. Тэгээд яг будуусны дараа үс жоохон цэнхэр туяатай байсан. Өнөөдөр нэг удаа угаацсан чинь арай тийм гоё саарл болчлоо. Тэгээд маргааш нөгөөдөр угаагаад хэд хоног угаагаад тэгээд яг сав саарл болно гэж хэлсэн. Тэгээд тэрвээ та нар ямар нэгэн үсчний талаар асуудалтай ч юм уу те үсээ хаана гусуулахаа мэдэхгүй эсвэл үсээ хаана будуулахаа мэдэхгүй те тиймэрхүү үсний талаар асуудалтай байвал тэр манай хамаатны ах дээр очиж олно. Манай хамаатны ахын үсчний байршлын талаар мэдээллийг доотлын бичлэгийн description хэсэгт оруулж болохоор яг сонирхсон хүмүүс нь тэр description хэсгийг уншаарай. Гиснээс олон хүмүүс нь Grimix гэж юу гэсэн үг ингэж асуудаг л та. Тэр Grimix гэдгийг би бас юу гэсэн үгийг мэдэхгүй. Тэгээд яагаад ийм нэрийг ашиглах болсон байг бол өчигдөр миний үсийг будсан үсч авах шүү дээ. Одоо та нар бичлэгэн дээр хальтаарсан байж магадгүй. Тэр ах чинь намайг жоохон баг 1 2 дугаар ингэж байхад ер нь бол амар PC тоглолдог байсан. Тэгээд тэр ах PC-ийн тоглохдоо тийм Grimix гэсэн нэрээр тоглолдог байсан. Тэгээд хэдэн жилийн дараа хожмын нэг өдөр би нэг интернетээр аялж байгаад Yahoo ID ер нь бол mail нэх гэж явж байгаад интернет mail нэж явж байгаад тэгээд нэрэн дээрээ Grimix гэсэн нэрийг хулгайлж оруулаад тэрнээс хойш ингээ юм аккаунт энэ төр янз бүрийн юм бүртгүүлэхдээ дандаа Grimix гэдэг нэр оруулсаар байгаа. Тэгээд өөрөө ингээд нэрийг хулгайлаад Grimix гэдэг болсон. Ер нь бол хамгийн анхны Grimix бол энэ миний үсийг бодож өгсөн тэр ах байгаа. Тэгээд бүр дэлгэрэнгүй мэдээлэл сонсохыг хүсвэл утаа мутахын өөрөөс нь асуухыг хүсвэл үсчин дээр нь үсээд асуулж захтаа очиад бас асуужч болно. За тэгээд энэ удаагийн бичлэгийг үзсэнд баярлалаа. Цаашдаа гоё бичлэг хийх гэж уг нь хичээж байгаа. Тэгээд хичээсэн хөдөлмөр маань хэр болох нь ямар ч байсан ирээдүйд харцгаа. Энэ удаагийн бичлэг ингээд дуслаа. Хэрвээ та бүхэн цаашдаа миний бичлэгүүдийг цаг алдахыг ч гэх юм. Цаг алдахгүй үзхийг хүсвэл subscribe товчийг дараарай. Цаг алдаж үзхийг хүсвэл лайкаа дараарай ч гэх. За баяртай.